захиргаанууд одоо ингээд шинээр тусгай хамгаалалтаа газар нутгийг авснаар бас бий болно, байгуулагдана. Одоо хуучин бас тусгай хамгаалалтаа газар нутгийн хамгаалтын захиргаанууд байж байгаа. Энийг одоо яг ямар үндслээр, ямар шалгуураар одоо ямар байдлаар яаж байгуулдаг юм бэ? Тухайн газар нутгийнх нь 70%, 80% нь одоо нэг аймгийн нутаг дэвсгэрт багт хамгаалтын захиргаа нь нөгөө аймгийн нутаг дэвсгэрт байдаг. Хамгаалтын захиргаа нөгөө аймгаас харьяалалтай байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Үндсэндээ 80% нь одоо тухайн аймгийнхаа газар нутагт байгаа тэр газар нутгийн дагуулж тусгай хамгаалтын захиргаа байгуулж болдоггүй юм уу? Ингэхгүй болохоор тэр хаа байсан те хол байж байгаа тэр газар нутагтаа хурц ажиллах өөр аймгаас хяналтаа тавих, газар нутгаа хамгаалах ийм боломж бололцоо ерөөсөй байхгүй харагдаад байгаа юм л да. Тэгээ энийг ингэж зохицуулж болдгоо юм яг ямар үндслээр яаж тэр газар нутгийн тогтоож газар нутаг дээр тусгай хамгаалтын захиргаа байгуулдаг юм бэ? Энийг нэг хариулж өгөөч. За банкын хараанаас хариулъя. Одоо илтгэгч хариулах байхад баярлалаа. За ганц үгсээ. Өгний банкын хариулж явах хэрэгтэй шүү. За ганц үгсээ. За яг таны яг наа шаардлагын чинь дагуу сүүлийн үед бол яг ингэж байгуулж байгаа. Сүүл шинээр байгуулсан газруудыг бол яг тэр байгаа газар. Шуул одоо хамгийн сүүлийн гой алтан хөхм ортих гэхэд бол яг хөхм орт суман дээр нь байгуулж байгаа тэнд. Гэх мэтлэн. Хуучин бол үнэхээр нөгөө зам харилцаа, дэд үтцээ бодоод тухайлбал тэр үед чинь интернет гэж байсангүй, гар утас юм байсангүй. Тэм утгаараа бол энэ аймгийн төвүүд дээр байгуулсан эдэн хамгаалтын захиргаанууд бол байгаа. За яг ховд юу хоёрын хооронд бол баян үлгийн хооронд бол нэг маргаантай газар гэдэг. Мөнх харны хамгаалтын захиргааны асуудлаар гэх мэтлээ. Тэгэхээр тэр бол нэг урд нь байгуулагдсан учраас бол бид нар тэн дээр одоо нэг байгуулагдсан захиргааны хувьд байгаль хамгаалагчдын байршлын зөв байршуулах асуудлаар шийдэж байгаа. Тэгээ хоёрхан газар л байгаа да ерөнхийдөө бол. Ихэнх газрыг бол бид нар шилжүүл газар дээр нь тавьж байгаа. Тухайлбал одоо Дорнот аймаг гэхэд бол Нүмергийн дархан цаасл газрыг бол халахгүй суман дээр нь аймгийн төв дээр нь байсан халахгүй суман дээр нь шилжүүлэх гэх мэтлийн ингээд шил одоо гэх мэтлийн нэлээд хэдэн газруудыг бол шилжүүлэх ажиллагаанууд явж байгаа. Одоо энэ авч байгаа газрын хувьд бол ганцхан хамгаалтын захиргаа, булганы тэндэл бол хамгаалтын захиргаа бол шинээр байгуулж байгаа. Бусдын дээр нь бол хамгаалтын захиргаан дээр нь байгаль хамгаалагчдын тоогийг нэмээд тэгээд байгуулж байгаа. За, томсогч тодруулъя.